Сайн уу? Мөнгөн ганд Сайн яваа. уу? За, Victoria спойлертэй кино подкаст эхлэх бэлэн болоод байна. Өнөөдөр бид хоёр 2023 онд гарсан зомбитэй кино гэдэг монгол киноны талаар ярихаар бэлдээд байгаа. Тийм ээ. Энэ бол зомбитэй кино. Энэ бол Монголын 3 дахь зомбитэй кино. Бид одоо зомбид тасаж эхэлж байна. Монголын үзэгчид зомбид тасаад хэдэн жил болж байгаа юм тий. За, киног сонгосон шалтгаан гэх юм бол би нөгөө кино продюсер байх та. Хийсэн кинонуудын маань нэг тэгээд санааг нь гаргаад зохиолыг нь бас ерөнхийд нь гаргаад тэгээд нөгөө ер нь нэг энэ pre-production-аас ахвалаад нэлээд оролцсон болохоор бас ярихад сонирхолтой болов олж мэдсэн сургамжууд тоолцол сонирхолтой болов гэж бодоод Ганд дэвтэр хоёулаа үзсэн байгаа тийм. Миний хувьд болохоор энэ чинь нөгөө шинэ жилээр гарсан шүү дээ. Тэгээд дээрэс нь шинэ жилээр гарсан. Таны постыг харчаа за энийг яг заавал үзэх хэрэгтэй юм байна л да гэж бодоод. Тэгээд үзсэн байгаа. За пост гэдэг нь ямар учиртай вэ гэхээр нөгөө нэгээс продюсерс ажиллаж байсан. Тэгээд анхны санаа юмыг нь гаргаад тэгээд гүйцэтгэгчээ олоод за бүх юм бэлдээд хэрэгтэй юм байвал холбогдороо яагаар холоос ч гэсэн би орсон шүү гэдгийгсэн чинь кинон гарахтаа продюсер зохиолч гэдэг нэг шал ганцхан хүний нэр ахаар нэг гайхсан талаараа пост оруулсан байгаа. Тэгээд явцсан ерхийдээ. За таны хувьд санал болгох кино юу 5-аас 7 оног вэ? Яна шууд тэгж хэлчихэж байгаа юм те. За. Угаасаа нөгөө хоёлаа ингэж юу гаргасан шүү дээ. За. Үзээд нэг 5-аас 2.5 болоо даа гэж бодогдсон. Гэт яг нэг удаад үзээд хангалттай биш. Тэрнээс жоохон дутуу байсан юм болоо гэж санагдсан. Миний хувьд бас 2.5 2-ыг өгөх хаа. Тэгээ би хэрвээ заавал үзээрэй гэж бол би хэлэхгүй байх. Гэтэ энэ бол нөгөө юу шүү. Тэгээд гэтээ зүгээр нөгөө нэг Монголд баг зардлаар кино их юун дээр анхаарах вэ гэдэг талаас илүү нөгөө үзэгчд гэхээсээ илүүтэй залуучууд гэдэг юм уу юм эхэлж байгаа кино уран бүтээлч илүү сонирхолтой нэг юм сургууль дээр ч юм үзэж болох юм кейс стади бас байж болох юм болоо тэр талаасаас үнцэнтэй байж болох юм болоо гэж санагдсан. Тэгээ нөгөө миний заавал үзээрэй биш гэдэгт орж байгаагийн шалтгаан мөнгө авахын юм асуудалтай ямар ч хамаагүй шүү. Ийм утгаар юм тусдаа хүмүүс шүү гэж хэлмээр байна. Сайхан бас нэг юм жоо сонин юм хүм сонсноос ш би нэг жоохон битээр ч тусдаа хүмүүс шүү дээ гэж яг юм бодол төрөөд байгаа шүү. Тийм болохоор тий яса хоёулаа ингэ ихэр ухаантай гэдэг нөө. Хоёулаа чинь жоохон л хүзүүсээр холбоцсон юм шиг яриад бодоод байгаа юм. Нэгэндээ таалагдахгүй айгүй олон юм боддог ярьдаг яг энэ зураг авалтаас гадуур бол ер нь тий бас сайхан үзэлцдэг хоёр байгаа шүү ер нь. Миний ус үнэлтийн 60% мөнгө авахаас болдог. Наг. За яг. За кино бүтсэн түүхийн талаар уран бүтээлийн талаар ихлэд ярилцъя тий. Тий. Энийг бол хамгийн сайн мэдж байгаа хүн нь бол та гэж би бодлоо. Ягаад тэгэхээр би нөгөө нэг мэдээллийг хайгаад утсан чинь надад нөгөө олигтой мэдээлэл гарч ирээгүй. Тэгээд би нөгөө кинонд нь ажилласан хүнээс бол нэг юм баг сайхан найруулагчийн тухай дээр л асуусан байхгүй. Тэгэхээр нөгөө юм хангалттай яг юм бүрийн хэмжээний юм мэдээлэл болж таг. Харин Монгол киноны тэр нь жоох асуудалтай хэцүү байгаа дээ тийм аа. Тэгээд тэрийг өөрчлөх гээд манай production компаниудаас ажиллаж байгаа болов уу гэж бодож байна. За кино анх бүтсэн түүх гэх юм бол ерөөсөө нэг янз бэжарэ. За сайн мэцэн ярих хүмүүст үзэгчтэй. Тэгээд өнөөдрийн манай Шимбэр гамбар ток шоуны маань зочноор продюсер мөнгө оролцоод байна. Түүний одоо кино бүтсэн түүхийн талаар хэдүүлээ сонсцгоё. За. Йоо. За яг айгүй телевиз хөтлөлийгэд орж иж шүү те ерөөсөө. За одоо ярьсаа. За кино бүтсэн түүхийн нэрээс. Би чи нөгөө энэ Лонд ирэхээс өмнө кино продюсер байсан шүү дээ. Nomadic Pictures. Тэгээд надад нэг юм шинэ жилийн нэг юм кино их бололцоо олдоод тэгээд хэд хэдэн санаанууд бэлдээд танилцуулсан санаануудын нэг маань энэ зомбитэй кино байсан байхгүй юу. Тэгээд заавал нөгөө нэг нэрэн төр дээр заавал хатуу тогтсон юм байхгүй. Гэхдээ ерөөхдөө нэг юм зомбитэй иймэрхүү кино яасан юм бэ гэдэг нэг юм кино төсөл танилцуулга бэлдээд одоо ерөөхдөө нэг иймэрхүү уур амьсгалтай, иймэрхүү жүжигчдтэй, иймэрхүү үйл явдалтай, иймэрхүү зардлаар иймэрхүү кино бас байж болох юм уу гэдэг юм хэд хэдэн төслүүд бэлдээд зөвшөөрөгдсөн төсөл нь болохоор энэ зомбитэй кино байсан юм. Тэгээд 100 тэрний яригдчихагаад
намраас наадахыг чи ер нь хийгээд үзэл яа гэм бэ гэдэг одоо зөвшөөрлөх юм уу да дэмжлэг ингээд ирээд тэгээд за энэ үйлдэл ингээд гаргаж болох юм байна гэх. Тэгээд гүйцэтгэж аж эхэлсэн. Тэгээд тухайд би болохоор нөгөө нэг эрхий бүтцээр нь гаргацсан байсан одоо синопс гэх юм уу да тий. За ингээд нэг юм гаццсан нэг юм сүлжээ дэлгүүр ч юм уу кофе шоп ч юм уу нэг юм гаццсан залуучууд тэгээд зомбитэй тэгээд нэг юм шинэ жилийн ингээд тэгээд ерөөхдөө нэг ийм дараалтын үйл явдал нэг ингээд дуусах юм аа. Гэн юм гаргацсан. Тэгээд тэгээ нөгөө нэг санаа байгаад мөнгө байсан ч гэсэн нөгөө нэг гүйцэтгэх хүн байхгүй бол эн чинь зүгээр л санаа хэвээрээ үлдэнэ. Тэгээд би нөгөө нэг үеийнхаа залуучуудтай юу ажиллах дуртай залуу уран бүтээлчтэй юу ажиллах сонирхол байгаад байсан болохоор бодчихсон хөлбөрүүдийн нэг маань нөгөө Multipedia-гийнхан байсан байхгүй юу. Тэгээд яагаад Multipedia-гийнхан байсан бэ гэхээр нөгөө өмнө хэд хэдэн кинотыг нь үзчихсэн. Молког нь үзчихсэн. Ганц хоёр скетчүүдийг харж байсан. Тэгээд уулзаад ярилцаж гисэн бас ерөөхдөө ойлгосч болохоор хүмүүс шиг санагддагс болохоор Multipedia-хантай ярилцаад нэг ийм төсөл байна. Та яхаар хавар нугасаа уулзаад энэ нэг Halloween-оор ч юм уу кино хийж магадгүй шинэ жилээр яхаа сайн мэдэхгүй байх тэгээд буцааж ирсэн. Тэгээд нөгөө Halloween-оор киног нь хараагүй. Тэгэхээр шинэ жилээр ямар нэг юм хийх гэж байгаа болов шүү дээ. Юу хийж яаж хийж гэж ярилцаад нэг иймэрхүү төсөл байна гэдэг бас ярилцаа. Тэгээд хамтарч ажиллахаар болоод тэгээд ерөөхдөө нэг юм гүйцэтгэл нь продакшн хийсэн түүхтэй гэж хэлж болно. Тэгээд бас нэг Multipedia-гийн 10 жилийн өнгөрсөн жил болж исэн юм байлээ. Тэгээд тийм болохоор тэгээд бас нэг юм сонирхолтой киног сонирхолтойсэн. Тэгээд тал талаас нь сонирхлууд нь нийлээд нэж хэлсэн гэж хэлж болно. Аха. Би масуу. За шууд асуух гэсэн. Та яагаад өвөл зомбитэй кино гэж бодсон юм? Юу л та нөгөө за одоо. Надад болохоор штэ ингэж санагдсан юм аа. Би ингээ үзээд надад яагаад өвлийн үйлрэл зомби байгаа юм бол гэтээ яг би нэг мэдгүй л дээ. Гэтээ ингээ нөгөө хийх зомбитэй киноноор чинь ингээл нэг юм халуун бүхчим чиглэг газар ер нь вирус чинь тийм юм вирус бактери чинь нэг тийм л юмд ингэж илүү их ингээ үрждэг штэ. Тэгээ үржих хамгийн таатай нөхцөл нь тийм л цаг агаарт идэг. Тэгсэн чинь ингээд нэг юм хүүтэнд манай Монголын тийм хахир хүүтэнд вирус ятгаа өөр юм ч тэсэж гарахааргүй тийм хүүтэнд ийм зомбинууд байгаад байгаа юм. Яагаад ингэж өвлийн үйлрэлийн зомби юм бол үйл ахаар надад нэг тийм үнэмшилгүй санагдаж авчиж байгаа байхгүй юу? Ааха. Энэ талаар асуумаар байна. За их сайхан асуулт байна. Энэ асуултанд хариулъя гэдэг. За. Нэгдүгээрт нөгөө эн чинь шинэ жилийн кино. Тийм учраас шинэ жилээр монголчин нөгөө өвлөл болдог учраас яалтчгүй өвлөл өгнөд байгаа. Тэгээд хоёрдугаарт нөгөө миний бодлоор зомбитэй кинонууд ер нь ямар нэг ийм нийгмийг хамарсан юм их замраагүй байдал шүү дээ. Тэгээ зомбийн асуудал чинь. Тэгэхээр зомби ер нь ямар нэг юмнаас төлөөлөл байдсан болов ер нь байдаг юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Үзэх дуртай зомбитэй кинотаа бодоод байхад. Тэгээд Монголоос хамгийн явмаар нэг зугатаачмаар санагдаад байдаг хэцүү үеийн өвлийн үйлрэл юм шиг санагдаад байд юм. Тэгэхээр нөгөө нэг миний хувьд яг нэг хүмүүс үзээд өөр өөрсдийн бодол тайлбар төрн тэр бол үнэн зөв би бол буруу гэж хэлэхгүй. Зүгээр миний хувьд болохоор зомбинууд нь ер нь нэг юм Монголоос зугатаар ядаг шалтгаануудын одоо амьд төлөөлөл байхгүй юу? Тийм. Тэгвэл нарийн учирч янзтай юм. Яг нарийн бишээ зүгээр л нөгөө нэг тиймэрхүү юмнасаа нэг юм инспирэшн аваад ингээд концепцууд нь гарч байгаа юм. Тэрнээс шиг заавал тэр нь тийм илэрхийлж байгаа гэсэн юм байх. Зүгээр нэг юм ерөнхийдөө юм хаанаас хаана орж ирсэн яадаг санаа гэхээр тиймэрхүү юм байна. Зөв. Тэгээ нөгөө энэ кино ч одоо Монголын 3 дахь зомбитэй кино шүү дээ, тий. Та Цахирмааг үзчихсэн үү? Цахирмааг үзчихсэн. Тэгээд Тал нутгийн зомби байна. Тийм, Тал нутгийн зомби гэсэн үзчихсэн. Тэгтээ биш үү? Надад хамгийн том инспирэшн болсон Монгол кино гэх юм бол чи та чадах уу? За чадахгүй. За ямар кино вэ? 10-нд гарсан Помогитын нам байна. Тэрэн дээр чи нэг нь үү, хоёр нь үү? Нэг мэдээж ярив. Галт тэрийг гацсан байгаа монголчуудын талаар кино шүү дээ. Тэгээд зомбитой кино ч гэсэн ерөөхдөө нэг битүү орчинд гацсан байгаа сонирхолтой дүрүүд. Гэхдээ Помогитын намыг үзэхээр надад юу нэг юм Монгол улсын нэг жижигхэн төтөөлөл шиг санагддаг байхгүй тийм ингээл нэг янз янзын хүмүүс ээлжиж гарч ирж галт тэрийн хүмүүсийг дээрэн дэлтэй. Тэгээ нөгөө хүмүүс нь нааш ачгүй цааш ачгүй нэг юм эзгүй тал шиг газар ингээд яаж иж байгаад амьдрах ёстой. Нэг юм тиймэрхүү үзэл санаа нь зомбитой кино бас юм инспирэшн болсон кино юм гэсэн. Гэтэ ганцхан кино ш угаасаа би нөгөө зомбитой кинонд дуртай. Ер нь жанр болгоны кино хийж үзчихсэн гэж боддог учраас
Тэгээд дээр нь зомбитэй кино дуртай учраас өөр кинод байсан. Надад таалагддаг кинод мэдээж хэрэг инээдүйн кино учраас Shaun of the Dead байна. Shaun of the Dead-ийн найрлагч чинь чиний нөгөө үзсэн Scott Pilgrim vs. World-ийн нэг найрлагчтай шүү дээ гэнэ. Тэгээд 4 онд гарсан Dawn of the Dead байна. Маш том хэмжээний супермаркетад гацдаг хүмүүсийн талаар зомби нэр. Тэгээд бас нэг байшин гардаг. Одоо хамгийн анхны нөлөө өгье гэж хэлж болох 68 оны Night of the Living Dead. Тэгээд шинжлэх кино учраас гэртээ ганцаараа тэгээд нэг иймэрхүү кинонуудыг үзэх дуртай болохоор нэг эднэр шиг тэгээд нэг юм Монгол бас зомбитэй кино сонирхолтой болоо гэж надад гарч ирсэн санаа. Ер нь бол ганцхан тэрийг гэлтгүй нэлээд л олон юмны үзэж таашааж байсан үр дүн гарч ирсэн санаа гэж хэлж байна. Надаас нөгөө бүгд ингэ нэг газар ингэ гацсан гэж тэрийг сонсоод ирсэн гэж ямар сонирхолтой юм бэ гэж хамгийн түрүүнд бодгдсон байхгүй юу? За тэгээ надад бас хоёр дахь асуулт байна. Тэгээ нөгөө ийм байдаг шүү дээ ингэ Холливуудын кинонууд ч юм уу ер нь зарим нэг кинонууд ингэ нөгөө төсвөө ингээл тэдэн төгрөгийн төсвөр ингээ бүтээд тэдэн төгрөгийн ашиг орлого олсон гэдгийг ил зарладаг шүү дээ. Тэгээд энэ киног би нөгөө үзээд гэхдээ тийм өндөр төсвөр бүтсэн кино шиг надад санагдаагүй байхгүй юу? Яг байршил нь яг нэг газар та тэгээд ийм. Тэгээ энэ яг ингээд хэдэн төгрөгийн ашиг болоод хэдэн төгрөгийн юу яасан бол зарлага одоо гаргасан бол тэр мэдээллийг нь хуваалцахад зохимжгүй байхаа. Гэтэ ер нь бол цаана нөгөө татвар матер юунд бол мэдүүлэл явж байгаа. Тэгээд нөгөө нээлттэй биш мэдээллийг нээж яриад очиж жоох ёс суртахууны зохимжгүй учраас хуваалцах боломжгүй байна уучлаарай. За. Гэтэ нөө үзээд яг тэгж утсан юм. Баг төсвөр бүтсэн хэрнээ бас киноноос хангалттай сайныг болсон бах та. Тэгээ би бас таныг Малфижаг сонгосон шалтгааныг бас ингээл өмнөх бас одоо та үзсэнгээд миний хувьд ч гэсэн өмнөх төр Малко бас хийжсэн юм юунуудыг харахаар амар гоё санагдаад байдаг байхгүй юу? Юм хөвчлөлтэй хөнгөн нэг нэг одооны залуучуудыг нэг ойлгоод байдаг шүү дээ. Тэ нэг юм ямар асуудалтай гэдгийг тийм. Тэгээ яг нэг юм цаг үетэйгээ нэг юм хөл нийлүүлж юм алхсан залуус шиг арай төрүүлж алхсан ч юм уу. Яг тийм санагдчихсан болохоор зүгээр надад энэ төсвөн нэр нь хэрэг юу бол та өмнөх одоо өөрийнхөө Малко гэдэг түрүү жилийнхаа уран бүтээлэг болох шууд өнгөө ютубер ингээд цацсан шүү дээ. Шууд тавьсан болохоор энэ удаагийнхтаар ингээд яасан бол доо гэдэг зүгээр л нэг юм үзэгчийн юм сонирхол төрсөн ёо. Зөв яг нь ер нь бол нөгөө нэг монголчин ингээ хүмүүсийн таньдаг сайн мэддэг уран бүтээлч байгаа тийм. Ингээд за тэд нар юм хийхээр хүмүүс үзэх нь тодорхой. Тийм учраас нэмэлт хөрөнгө оруулалт авч болно. Гэхдээ бидний үе юм уу эсвэл хооших зампуучууд болонгоо тийм батлагдаагүй гэх юм уу да тийм. Ингээд яг хэр их хүн үзэх юм бол тэр үзэж байгаа хүмүүсийн хэр их нь мөнгө төлөх юм бол гэдгийг нь ойлгомжгүй. Олон жил кино хийсэн туршлага юмгүй болохоор ингээд нэг хэдэн жил юм хийж байгаа алга болчих юм уу гүм үү гэдгээс тодорхойгүй байдаг болохоор ингээд их хэмжээний хөрөнгө оруулалт татаж жоохон бэрхшээлтэй. Тийм учраас нөгөө аль зөвшөөрөгдөх олдох бүх боломжинд тааруулаад уран бүтээл болгоод гаргаж байгаа тийм. Зөв. За тэгээд ямар ч гэсэн нөгөө нэг явхаас өмнө ингээд за төсөл нь ингээд ерөөхдөө бэлэн хөрөнгө оруулалтууд нь ерөөхдөө бас ингээд шийдэгдсэн. Тэгээд зохиолынхын загвар синопс ингээд гарцсан байгаа байхгүй юу. Тэгээд тэгсэн чи би наашаа ирэх явах болоод тэгээд зохиол нь яг ингээд бүх юм 900 хуудас юм ингээд гараагүй байсан. Тэгээд за дууссангүй. Гэхдээ ингээд онлайнаар ярьж байгаад гүйцээе ингээд онлайн байсан ч гэсэн ямар ч асуудалгүй хязээлэл хизээ бичээр ярилцъя гүйцээе гэдэг ингээд салж байгаа байхгүй юу. Тэгээд би чи нөгөө 10 сарын сүүлээр яваад тэгээ явж байгаа. Тэгсэн чинь ингээд бүтэн сар ингээд таг алга болчихж байгаа байхгүй юу бол гэдэг. Хөөе. Та хэд маань яаж энэ дайчихгүй юу таг. Зохиол нь яаж болсон юм уу таг. Зохиоллоо гүйцэхгүй яаж кино хийгээд байгаа юм бэ бичсэн таг. Тэгсэн чинь трейлер гарцсан, постэр гарцсан. Продюсер зохиол Хатанбаатар гэх нэг юм хамт юм хийсэн нөхөр маань ингээ ганцаар өөрийнх нь хэлчихсэн. Тэгээд шокнд ороод гайхаад чи ямар сони юм бэ те ингээд нөгөө ганц тэр хүн бодож олоод холбогдоод ингэ хийсэн бол өөр гítэл ингээд энэ төсөл ярьж эхлээс ч юм наах шал өөр газар яриад зөвшөөрөх хүмүүсээр нь танилцуулаад тооцоол юм гаргаад ингэ хийжсэн хүн ингээд хаягдаад алга болтлоод ингээд шал өөр хүний санаа юм шиг явж байгаа юм ингээд гайхаад нэг юм хүний нэг юм оюуны хөдөлмөр ямиг нэг ойлгож хүлээн зөвшөөрөгдөх байдал ийм манай одоо Ахмад уран бүтээлчдэл байдсан гэсэн чинь ялгаагүй бас ийм залуучууд сони ёс зүйгүй хандлага ингээд гарангуут айгүй сонир санагдъя. Уг нь найлуулах тийм биш одоо манай залуучууд өөр гэдэг итгэлээр л энэ хүмүүстэй ингээд ажиллаж байгаа шүү дээ. Тэнгүүд ийм гарангуут ингээд за ер нь ингээд төгшин залуу гэлтгүй ялгаагүй юм байна. Нэг юм манайхны л ер нь юм хандлага юм шүү дээ гэсэн юм итгэл хөсөрдөх байдал гэсэн. За олон дунд сайн ч хүн байгаа, муу ч хүн байгаа. Тийм. Гэхдээ ингээд нөгөө нэг ийм
том продакшнд ингээд танилцуулаа тий итгэл үнэмшил төрүүлээдгүй итгэж ингэж яаж болно гэд ингүүд ийм байдал гараад ингээд дараагийн удаа би бол тэр хүнтэй тийм хүмүүстэй ажиллах ямар ч хүсэл байхгүй байхгүй тий ингээд яаж өөрчлөгдсөн яаж сайжирсан ямар ч ялгаагүй ганц боломж олдоход ингэсэн хүмүүс юм чинь би бол жишээ дахиж ажиллахгүй л байхгүй. За тэгвэл хоёлаа ерөнхийдөө бол киноныхаа найруулагч руу орох уу? Тийм. Тэгээд нөгөө зохиолоо ерөөсөө ярилцаж гүйцээгүй болохоор ямар кино хийсэн бол гэдэг надад сонирхолтой байсан. Яг батлагдаад гараад ингэсэн бол бас юу гарах юм мэдж байгаа. Гэхдээ синопсыг гаргаад олигтой гүйцээгүй байсан болохоор яаж өөрчилж ярилцчихсан асуудал яаж хийх нь бол гэдэг нь сонирхолтой байсан. Тэгээд нөгөө Молпетигийн найруулагч нь хөвчлэн нөгөө төвлөлтөр ажилтдаг учраас өмнөх бүтээлүүд нь хойлоос ярьсан шүү дээ. Нөгөө Москва олон ингээд цувралаа хийжсэн, фүүдээр гаргаж ирсэн баха. Тэгээд 21 онд Москва гээд бас нэг 4 найзын талаар кино хийжсэн тий. Тэгээд кино урлагийн дээд сургуулийг төгссөн. Тэгээд ерөнхийдөө бол найзуудынхаа уран бүтээлд болохоор ерөнхий найруулагчаар ажиллаад тал унтгийн зомби дээр болохоор нэгдүгээр найруулагчаар ажиллаж байсан мэлээ. Урт өдрүүдэд бас нэгдүгээр найруулагчаар ажиллаж байсан. Тийм залуухан уран бүтээл. Тийм ер нь бас нэг хэдэн жил тууштай уран бүтээлээ хийж яваад байгаа манай энэ залуучууд нэг ярилцахад бол дайггүй залуу шиг санагдав. Би бас нөгөө нэг кино шийдлэн төр хийж байхдаа Москваг яагаад энэ сценыг яагаад ингэсэн бас юм Илэн далангуу сонирхолтой яриа төр хийжсэн. Даанч тэр бичлэг маань ингээд нөгөө илүүлэгчтэйгээ хамт алга болсон учраас харамсалтай л болсон. Гэтэ төгөлтөртэйгээ ярихад бол нээлттэй байдаг. Тэгээд нөгөө гол нь ингээд бүтээлийн талаар ярилцахад нээлттэй байдаг надад их таадаг. Энэ сцен ингээд ингэсэн юм аа. Энэ ингээд сайн болоог эсвэл ингэх гэж оролцсон гэдгийг маахаж яаж ирсэн ярьдаггүй шүү дээ. Тэгээд нэг юм хийчихэр нэг төгс юм хийцэн шиг үзээд ингээд энэ болоод энэ болоогүй энийг идэх гэдэг нэг юм ярилцах юм байдаг хэвчээ. Төгөлтөр бол тэрэн дээр хамаагүй нээлттэй байдаг илүү дэвшилтэй санагдаад байна. Энэ нөгөө юун дээр зомбитай кинон дээр одоо мейкапаар явсан найз маань болохоор нөгөө ярьсан баггүй би ингээд шинэ дугаар дээрээ би ингээд зомбитай киног ярих гад чиний зомбины бодолт яг ямар байсан найзаа гэл тэгэл ингээд асуугаад ингээд ярьсан чинь ерөнхийдөө бол анх ярихдаа бол нэг юм жоохон гүрзгүр нэг тийм цуснууж мөж байхгүй тийм зомбинууд гэж ярьсан гинэ. Тэгээд яг киноныхаа яг юм дээр зураг авалтын талбай дээр ирээд ер нь яг өөрчлөгдөөд тэгээ өмнөх одоо тэр найз маань болохоор бас тал нутгийн зомбигийн дээр мейкапаар явж байсан хуургалтай. Тэгээд ер нь бол яг зомбиных нь бодолт нь бол яг тал нутгийнхтай яг адилхан болсон. Өөр одоо нөгөө нэг ариу өөр онцлогтой ч юм уу одоо яг өөр бусад кино одоо кинотой зөөрлөх нь жоохон сонирч гисэндээ нөгөө тахлаасаа шалтгаалаад янз янзын байгаад байдаг шүү дээ. Одоо хамгийн энгийн жишээ нь Last of Us чинь нэг мөг шиг зөв шиг байгаа л тийм. Яг тийм хувиргалтууд биш зүгээр л нэг юм инженеэр л ингээд юм ялгаагүй л явцсан юм билээ. Тийм ер нь нэг юм стандарт зомби л байгаа шүү дээ. Нэг юм ялгаатай шүү дээ. Харах юм бол тэр кино гэж угаасаа ялах боломжгүй. Миний санаа бол юу байсан нөгөө хитрхи улаан цус мустай болохоор чинь насны хязгаарлалт ч юм уу гэр бүлэрээ үзэх тохиромжгүй болчих шүү дээ. Энд чинь баярын кино учраас тийм. Тэр учраас баг цус нь улаан биш баг ногоон могоо ч юм жоохон өөрөөр үйл яасан юм бэ гэсэн бодолтой байсан юм. Тэгээд тэрийгэ чийлжлээсэн. Тэгээд бариуд бичиг энэ дээр улаан биш цустай гэж оруулж илүү яалаа санахгүй. Гэтэ ер нь бол улаан цусны эсрэг байсан. Зөв. Та тэгвэл хоёулаа шууд спойлер руу орох уу? За тэгээд шууд спойлер руугаа оръё. Тэгээд ерөнхий үйл явдал нь бол энгийн нэг 12 сар шинэ жид үе болж исэн чинь зомбины халдвар гараад тэгээд тэр дэлгүүрт байсан CU-дэс үүшээ гिचэд гацаад амьд дэлтгэр тэмцэж байгаа талаар гарч байгаа. Тийм ерөнхий үйл явдалтай Монгол кино байна. Ихэнх нөгөө одоо энэ яг нэг газар бөөнөрөө нөгөө байгаа дөрүүд байгаа шүү дээ. Цасаа охинтой цаантаа цүнх барьдаг ах за хосууд баягч тэгээ нэг хүүхний араас гүйгээд байгаа залуу нэг зоригтой охин тэгээд CU-д дөнгөж ихний өдрөө ажиллаж байгаа юу залуу тэгээд CU-гийн юу нэг юм миний хувьд нэг тийм онцгойлоод яг энэ дүр бүрнхээр юм байсан шүү гэж хэлчих дүр одоо ингэж байхгүй байгаа байхгүй яг энэ дүрийн талаар л ярий да гэж ботхоор дүр байхгүй байгаа. Зүгээр яг надад нөгөө UB comedy-гийн тэр залууг оруулж ирсэн амар хөвжөлтэй байсан. Гэхдээ Б-гийн биш нөгөө нэг ах идэг штэ нөгөө CU-гийн менежер идэг. Мэднэ шүү дээ. Тийм. Тэр залуугийн чичээс надад хамгийн таалагдсан. Тийм. Надад тэр бол таалагдсан. Бусд нь бол ингээд яг ингээд амар хөгжүүлэлт ч багтай зохиол дээрээ яг гэхдээ тэр бол контент л дээ. Гэхдээ ингээд нэг юм баялаг биш ингээд ийм юу байсан. Дөрүүд ингээд нэг юм объектд байсан. Санагдсан. Тийм нөгөө юу юм одоо ensemble cast гэдэг шүү дээ. Тийм ингээд нэг юм бөөнөрөө ич сонирхолтой байдаг төрлийн дүрүүд тахгүй. Яг дүр болгон дээр нь юм айгүй хуцтай бодсон юм бол бас тийм их биш. Яг ингээд
бодоод жишээ нөгөө нэг ганагийн дүрээ за ямар ч юм ингээд энэ ажилдаа орж байгаа. Гэхдээ ажилдаа нэг дуртай ч биш, нэг сайн ч биш, зүгээр л ингээд ажилгүй байж байгаа нэг хийж байгаа нэг юм залуу. Мэж нь бол боломжтой залуу. Айгүй хичээдэг нэг юм нөхөр байгаа. Тэгээд мэдээж бас нэг юм хөвгөлтэй найз хэрэгтэй те. Тэгэхээр CU-гийн 3 дахь ажилт нэг юм хөвгөлтэй залуу байх хэрэгтэй гэдэг. Тэр залуу орж ирээд. Тэгээ үйлчлүүлэгчт нь ер нь CU-д ямар хүмүүс үйлчлүүлдэг вүлээ. Ер нь гудамжинд явж байхад бид нар ямар хүмүүстэй таардаг вүлээ. Ямар хүмүүс бидний анхаарлыг татдаг вүлээ гэхээр мэдээж хэрэг тэрний хичээн дүр тэр нэг цүнх хүрэх залуугийн дүр ч гэдэг юм уу те. Нэг тиймэрхүү нийгмийн төлөөлөлөд орж ирж байгаа юм. Тэгээд нөгөө зомбитой янз янзын асуудлууд гарангууд тэр дөрүүдийн реакцууд хоорондоо яаж харилцсан үйлчлэлцүүд болж байгаа вэ гэдгүүдээс нь илүү их юм инээдэн болон драмад нарах юм. Одоо яг нэг юм нэг дүр нь гарч ирээд хөтөлж явуулах гэхээс илүүтэй. Одоо бөөнөрөө юм шиг юм хөвгөлтэй байдлаар бужигнах гэх юм уу та. Зөв. Тийм болохоор яг нөгөө нэг дүр тус бүр нь хүчтэй байдал нь баг. Зүгээр энэ ингэдэг энэ ингэдэг нэг юм хувийн намтар тайлбар онцлог багтай. Харин бөөнөрөө гарч ирээд реакцлах юм уу жоох ихтэйгээр юу наахтасаа бодсон юм. Зомбигийн анхны дүр бас онцлогчтэйсэн шүү дээ. Анх гарч ирдэг зомби. Босод зомбигоо бодвол арай юм өсрөнгөө өгцсөн зомби байсан баха тэр. Өссөн мөртлөө анхны зомби ямар байсан гэсэн санддаг бай. CU дотор орж ирдэг анхны зомби. За. Тэр ингээд одоо ингээд тэр киноны туршид ер нь бол ингээд зомбигоо бас харж байгаа шүү дээ. Тэгэхэд ингээд сүүл рүүгээ манай зомбинууд жоохон сонирн болсон баггүй юу? Тэгээд зүгээр хамгийн сэтгэлд үлдсэн нь яг анхны зомбины дүр нь үнэхээр супер байсан. Тэрний хөдөлгөөн нь бүр үнэхээр супер. Тав дахиад нэг үзээрэй за. Бүр ингээд ингэж мэгдэг. Гоёсан. За мөнгө авах онцлог сценүүд нь юу вэ? Бас цохол дээр яг бичигдснээс нөгөө одоо арай өөр юм уу? Энийг нэмсэн чинь энэ нэр гоё юм штэ. Энэ жоохон сонирн болсон юм уу гэдэг юм харагдв танд. Одоо та яг ихэлсэн дээр нь байсан юм чинь. Ер нь бол энийг нэг цаг 10 юм уу цаг 20 орчим минутын урттайхаар анхаас нь бодсон юм. Тэгээд цаг 30 40 болоод тэгэхээр яалтчгүй сонжруу байгаа нэг мэдэгдчихлээ нэг гол хавцаанаа очиод нэг айгүй өрнөлгөө нэг зогссон шүү дээ ерөөсөө тий. Тэгээд миний бодлоор нөгөө нэг бичгтээ баримтлах гэж хичээдэг юм одоо юу маань юу юм ингээд би энийг нэг анх гарахтаа юм эсвэл уран сайхны кино гэж болж байна. Эсвэл нэг юм мини series гэж болж байгаа. Хоёр хувилбараар бэлдсэн байхгүй юу. Тэгээд нэг юм учиргүй ялгаатай биш. Зүгээр л нэг үйл явдлын эргэлтүүд нь хизээ байх вэ гэдэг бүтцийн л юм ялгаатай юм. Одоо тэгвэл миний бодлоор одоо жишээ нь ингээд за дэлгүүрийн үйл явдлын зомби ирлээ гэдэг нь нэг анги. За яаж нөгөө дэлгүүрээ бэлтгэх вэ гэдэг нь хоёрдугаар анги те. Тэгээд яаж ингээд зүгтаах вэ гэдэг нэг юм өөр анги ч юм нэг юм тусдаа нэг юм нэг мини кинонууд. Тэгээд кино ч өөрөө дотроо эхлэл өрнөл тэгэл оргил донолтын цэг төгсгөлтэй гэдэг шиг ингээд нэг болгоо нэг юм жижиг ад левелтэй байсан байхгүй юу. Тэгжээж нөгөө юм нэг юм том юм үргэлжлүүлж явж байгаад голдоо унаад байгаа юм шиг санагдах биш юм сонирхолтой эргэл донолтуудын зайн юм ойрхон байхаар ингэж бодож ирсэн юм. Тэгээд нөгөө тэр зарчим нь ингээд алдагдсан учраас нэг сүүлийн 3-ны 1 нь маш удаан ингээд яах гээд байгаа ч мэддэхгүй одоо юу болох хэвээр нэг юм ойлгомжгүй байгаад байсан болов гэж санагдсан. Тэгээд нөгөө зохиолын нэг тийм бүтээлч байдлаар ажиллаж гүйцээгээгүй. Тэгээд харин нөгөө нэг найрлагчийн ажиллагаа нь харагдсан энэ хүмүүс нэг жинхнээсээ нэг уран бүтээлч байдал харуулсан юм болохоор юу байсан нэг юм жижигхэн монтажууд байсан. Одоо эхнийхэн жишээ нөгөө ганаа ажилдаа анх ороод нөгөө худалдагч охиныг ингээд дурлж байгаа хэсэг байгаа шүү дээ тийм. Тэнгүүд ой гэсэн чинь ингээд зураглал орчин шал өөрлөсөн ч гэдэг юм тийм. Эсвэл нөгөө манай хоёр буруу юмас суглаад ингээд гарч машинаас юм авах хэрэгтэй болдог шүү дээ. Тэгсэн чинь нэг юм эвлүүлэх нэг юм амар хөвгчлөлтөөр ингээд нэг талаас гарч нэг хүүхэлдэйн кино шиг хувцалж байгаа хэсэг энэ байдаг шүү дээ тийм. Нэг юм сонирхолтой монтажууд яг тиймэрхүү юмнууд арай олон байгаасаа гэж хүсч найжсэн. Тэгээд тэд нар яг гарч байхдаа гоё юусэн мөртлөө хитрхи цөөхөн байсан юм шиг санагдсан. Зөв. Надад болохоор таалагдсэскүүд нь гэх юм бол нэг текстийн жоокуд байсан. Ялангуяа тэр нөгөө UB comedy-гийн нөгөө CU-гийн менежер ахыг тэр хамгийн хөгжилтэй нүд нэсэн. Тэгээд эхлэл хэсгийн зомбинууд нь аюу гоёсэн. Надад зүгээр ингээд яагаад гэдэг л амар их юм асуултууд байгаадсэн байхгүй юу? Тийм ингээл амар юм эхний зомби амар сүртэй орж ирчээд дараагийнх нь зомби нь болохоо гутлаа гээл нэг юм хаалганы ард ингээл байгаа л гэдэг зомбинууд. Ямар ч хөгжилгүй зомбинууд. Зүгээр нэг юм нэг аюул маялж байгаа. Нэг жоох хүүхд тий аюул байхгүй нэг юм жоох хүүхдийг нэг юм худлаа энд мангас байгаа даа чи одоо унтахгүй бол гэдэг шиг. Яг нэг тийм айцгүй зомбинууд. Тэгээд яг тэндэл байвал тэр ингээд болоо л амьдарчих юм шиг. Тэгээ нэг юм
баахан хүмүүс цугларсан ирээд тэнцэн нэг юм аюултай нөхцөл байдал нэг юм бас яг хүн чинь амин тулсан газараа ямар байх вэ гэдгийг бид нар чинь зөндөө олон киноноос ингээл үзэн штэ тий. Тэгэл тэр чинь ингээл нэг юм хурцдмал шинжтэй ингээл байдаг штэ. Гэхдээ яг киноныхын жанр өөр л дөө. Гэхдээ ингээд нэг юм жоохон юм хамт байгаа эсгүүд дээрээ гаргаж байгаа характерууд нь амар сул санагдсан. Тэгээ яагаад ингэж яасан бол гэж бодоо. Тэгээд хамгийн ихэнд дандаа бүр зүгээр зомбиг яагаад ингэ сайн гоё хөгжүүлэх юм бол энэ чинь бүр ингэ зомбитэй кино гэдэг нэртэй. Тэгээд ингэ зомби гардаг. Тэгээд тэр ихлэлийн зомби бүр ийм гоё ээжээж. Яагаад дараагийн хэдэн зомбинууд нь зүгээр ингэ замд явж байгаа хүнийг энд нэгээс оротгочдох уу гэсэн юм шиг зомбинууд байгаа юм бол гэж хамгийн их одоо ингэ гайхчихсан. Тэгээд надад бас нэг сценийг ингэ ёо энэ бүр ингэ бүр гоё бас ингэ бодсон нь болохоор нөгөө машин дотор юм хайж явж байгаа, буу хайж явж байгаа нөгөө ганаа тэр нөгөө уулч охин хоёр ингээл үнсэлцдэг штэ. Тэсэн чи ганагийн ахт урсан охин тэрийг ингээ харж идэв штэ. Тэр бүр ингээд гэмээр юм бүр юм гоё эсэ тэр охноос бүр юм гоё би юм үйлдэл гараасаа гэж бодож ирсэн байхгүй юу? Нэг юм харчаад би тэгтээ одоо тэрийг сквад би дутуу үзсэн ч магадгүй ямар ч сан ингээд нөгөө надад хамгийн түрүүн тэр хэсгийг бодож байгаа нөгөө Warm Bodies гэдэг нөгөө кино гэдэг штэ. Яг тэр шиг санагдаад нэг юм энэ ингээд цаашаа илүү гоё ингээд хөгжөөсэй гэж ингээд бодогдоод яг энэ хэсэг нь тийм ээ, бас нэрээ тийм бодол гэж болох юм байна. Яг надад гол сонирхолтой байсан юм нь ер нь байсан бодол нь болохоор ингээд аимшигын дуу байхсан шүү дээ зомби чи тийм. Гэтэ ингээд нөгөө үзүүлэлт нь ингээд их байгаад тах тусмаа нэг юм амар байх хийж чид нь багс чинь. Тэгэхээр аль болох баг үзүүлээсэй гэж бодож ирсэн. Нэгдүгээрт нөгөө баг үзүүлэх тусмаа илүү амар, хоёрдугаарт баг үзүүлэх тусмаа зардал баг байна гэсэн үг шүү дээ. Мейкап хийн тэр жүжигчнийг ажиллах зардал баг байх учраас аль болох юм цөөхөн гэхдээ үр дүнтэй ашиглаасаа гэж бодож ирсэн. Тэгэхээр нөгөө буцаад нөгөө нэг зохиолынхоо бүтэц рүү орчод байгаа байхгүй тий. За, дэлгүүрийн эхлэл гингүүт ингээд ихний зомби орж ирлээ амар байлаа. Амар мэдээд очив. Тэгвэл хоёрдугаар анги дээр нь за зомбинд харагдаад их юм бол бид нар л дайраад их юм байна. Шилнүүдээ хаах хэрэгтэй юм. Хаалгандаа түүчих хэрэгтэй юм гингүүт. Ингээд дахиад нэг ганцхан удаас очроос нэг хоёр зөвүүн ойлголтууд байгаад олон зомби харагдав тий. Тэнгүү дараа нөгөө нэг өлсөд хоол хийж идэх хэрэгтэй болоод юм цуглуулж захта дахиад нэг зомби байдаг ч юм уу тий. Нэг юм цөөхөн зомби. Гэхдээ нэг юм жоохон хүчтэй чанартай айлгаад явдаг нэг юм. Чанартай зомби Тэгэхгүй ингээд нэг юм багшралдаал бөөнөрөө гүгээд тахаар ялчгүй чиний гаргаж ирээд байгаа шиг асуудлууд улам их болоод байгаа хгүй тийм ингээд бөөнөр нь хараад байгтсан ягаад ийм үр дүнгүй байгаад байгааг нь улмал асуугаад эхэлсэн шүү дээ тэр юусэн тийм тэгээд яагаад шийдэл талаас бодогдчихсэн юм нь юу юм нөгөө дэлгүүрийнхаа ингээд цонхнуудыг сонингоор ингээд тагладаг шүү дээ тийм тэгээд одоо айлаар бол тэр хэсэг нь ингээд тэр айлын CU гэдэг айлын том өрөө байгаа байхгүй юу тэгээд том өрөөндөө хөвчлэх хүмүүс байдаг амьдэрдэг тэр дөрүүдийн харилцаа нь өрнө тэгээд атгсан болгонгууд нэг юм хурц гэрэл тавиад тэгээд зомбидхийн сүүдэр ингээд байгаасаа гэж бодчихсон аахгүй юу. Анхны гаргаж ирсэн презентац нэрэл тийм байсан ерөөсөө. Тэгэх юм бол ингээд нөгөө нэг гар маар ингээд хүмүүсийн сүүдэр ингээд байнга хөдөлж байгаа юм бол тэр аюул нь мэдэгдэхгүй. Тэгээд зомбиг заавал мейкаптай юм тэгэж олноор нь үзүүлэхгүйгээр зомби байгаа шүү гэдэг мэдрэмж нь бас байгаад байх хэрэгтэй юм хийж. Нөгөө Zone of Interest шиг тий. Zone of Interest. Чимээгээр л энэ айцыг мэдүүлээд чимээгээрш илүү гэх. Наач бас сонирхолтой юм байна. Тийм байна. Тиймэрхүү юмнууд жоохон байсан. Дааш нөгөө нэг уулзаад ярьж байгаа тааш дараа нэг production нэг их төвхтэй байдлаар оролцохгүй болохоор энэ юмнууд ингээд алгагдчихдаг юм шиг нэг өөрөө ингээд бодцсон мөртлөө нөгөө хүндээ хилээд олон дахин хилээд дахин ярилцахгүй болонгууд ингээд нэг хонц тусаагүй бол тэгээд дутагдаад хаягдчихдаг юм шиг байна. Тэгэхээр тийм асуудал байсан юм байна. Энэ дээр бичиж хамгийн хэцүү байсан шийдлийг нь бүрэнгүйс олоогүй байсан ерөөсөө төгсгөл байсан юм. Тэгээд хамгийн анхны хувилбарын ерөөхдөө нэг юм Shangri-La ч юм Central Tower ч юм нэг том офис дэсэн аахгүй юу. Тэгээд нэг юм том офисын CU төгжигдэх юм бол тэр байшингаасаа гарвал ерөөхдөө аврагдчих гээд байдаг. Дараа нөгөө нэг CU-тэй ярилцаад ямар салбарууд нь боломжтой эсвэл павильоно гэж ярьж явж хагаад налахын тийшээ нэг салбар байгаа болж боломжтой болж таарад тэгээд яасан чинь нөгөө зохиол өөрчлөлт хэрэгтэй болж байгаа байхгүй. За хөдөөний CU болохоор яавал аврагдах юм бол хотод байх юм бол зомбитой байшингаасаа гарвал ингээд аврагдчихаар хийчих болох гэдэг. Хөдөө байх юм бол яаж аврагдах вэ гэдэг нь жоохон ойлгомжгүй хэцүү болсон байсан. Тэгээд нэлээд олон хувилбарууд ярьж хагаад бас ингээд нэг юм арга цаасан шийдрүүд байсан ч гэсэн ёо тэгвэл яг гоё болох юм гэдэг юм а бодж олоог байсан. Тэгээд энийг нь Хатанбаатар яаж гүйцэж бичих нь надад сонирхолтой байсан. Даанч ингээд зүгээр унтаад сэрсэн чинь аврагдсан байсан чинь жоохон урамгүй байсан. Зөөж одоо хотын төвийн тийм том офис дотрын CU тэндээс гарах юм бол яагаад аврагдана гэж. Яг нөгөө битүү гадаад талбайгаар чинь зомбинууд байгаа юм. Биш ээ тийм тэгэхээр нөгөө яаж иж жагаад тэр дундуураа ингээд зогтож гараад
ер нь бол ингээд зомби ингээд жирийн байж илүү хүчтэй болж болоо жоохон фантастик хөлбөр байсан. Тэгээд тийм болох юм гэдгийг олж мэдээд тэд нар энэчнээс гарахгүй бол ингээд болохгүй мэн гэдгийг олж мэдээд тэгээд гадаа гарах юм бол ингээд аврагдах боломж туслах хүмүүс байгаа гэдгээс олж мэдэх байхгүй юу. Тэгээд тэр төгжээтэй битүү байшингаас ингээд гарчих юм бол хөл хүчнийхэн ч юм уу ирж аваад ингээд явах боломжтой гэдгийг ингээд гаргацсан байсан. Тэгээд хөдөө очичингууд ингээд хаашаа очивол аврагдах яах нь мэдэгдэхгүй хэцүү болчиход байгаа байхгүй юу. Зөв. За дэлгэрүүлэх. Малахын танд уурлах бах та. Манай малахыг за хөдөө гэлээ. Офис дотор байх юм бол за Шангрила дотор байл гэж бодъё те. За тийм магадгүй халдвар нь зөвхөн ингээд Шангрила дотор тарцсан заяа. За Шангрила гэхэл зөвхөн тэрнийг байшин дотор тарцсан, том офис дотор тарцсан. Тэгээд за гадаа ингээд хүмүүс зомбитой тэмцээд нэгэндээ туслаад байгаа юм тийм ингээд мэдээлэл манай долоод авч байгаа байхгүй юу. Тэгээд за бүгдээрээ энэ тэр зомбинууд нь гадагшаа гараагүй гэсэн үг юм байна. Байшингаас цэвүүгээсээ гараад байшингаас гарах юм бол бид нар амьд үлдэх юм байна гэдгийг олж мэдж байгаа байхгүй юу. Тэгээд тэр киноны төгсгөлд цухтааж гарах хэрэгтэй байхгүй юу. Тэгээд аврагдана гэсэн үг юм. Харин нөгөө хөдөө байгаа сивд болчингууд нэг юм цухтааж гарах нөгөө том байшин байхгүй. Иргэн тойрын задгай тал байгаа учраас тэгээд тэр нь зомбитой учраас ингээд яавал аврагдах юм бэ гэдэг дээр юм ойлгомжгүй болоод эхэлсэн байхгүй юу. Тэгээд одоо нөгөө Чингисийн баатруудаас авахад тагтад зэрэгд хүртэл ингээд айгүй хэцүү эсвэл фантастны нэг юм үнэмшилгүй сонирн байдлаар аврагдах юм хөвлөрөөр үлдсэн. Тэгээд яаж шийдэхээ битээ ярилцаж гүйцээгүй байж байгаа би яваад тэгээ манай хэд ингээд сар ямар ч чатг таг алах болоод тэгээ кино гарчиж байгаа байхгүй. Би одоо л ер нь таны хэлэх гээд байгааг ойлгосон юм. Би болохоор ингэж бододсон байхгүй. Зомби чи ямар нэг юмнаас ингээд за ингээд гарлаа гэж бодоход гэж бодоод гадаа угаасаа зомби байгаа штэ гэж бодож удаадсан бохгүй юу. За. Тэгээд тэр дархлаатай гэдгийг мэддэг сцен бас амар сонирхолтой байсан нөө. Тэр охиныг хазуулсан гэдэг нөө ихэнх зомбитай кинон дээр л угаасаа л дархлаатай хүн байдаг штэ. Зөв. Дархлаан тэр бол миний ахын саан дээр Хатанбаатарын санаа ахтай. Надад Хатанбаатарын нэмсэн нөгөө нэг ганаа тэгээд аав хоёрын харилцаа таалагдсан. Ингээд монголчин нэг юм эрэгтэй хүмүүс аав хүн энэ хоорондоо яаж ярилцах хийх учраас сайн олддгүй шүү дээ, тийм. Тэгээд ганаа аав хоёр нэг юм жоохон awkward харилцаатай. Гэхдээ уг нэгэндээ хайртай байгаад байдаг. Гэхдээ ингээд яаж илэрхийлэх, яаж ярилцахаасаа мэдэхгүй нэг юм юм хөөрхөн санагдсан. Надаас тэр нэг таалагдсан. Надад ер нь CV-ийн 3 ажилчин л 2 ажилчин л програмын хамгийн нийтдээ хамгийн гоё нээсэн. Тэгээд тэгэл тэр хоол хулгайлдаг хоёр бас ийм киног сонирхолтой болгосон гэж бол хэлэхгүй. Зүгээр яг та нэг хэлжсэн шүү дээ. Тий, эвдсэн. Яг тийм. Монотонны байдлын ингээд эвдсэн. Гэтэ тэр хоёр илүү тэр идтэй үйл явдал болсон бол амар сонирхолтой хасан баг. Надад бас нөгөө Монгол дуунууд ашигласан таалагдсан. Хангалттай олон байгаагүй нэг 2-3 удаа л ашигласан. Ашиглаж байхдаа гоё юмсан. Тэгээд арай илүү олныг ашигласан бол гэж бодогдсон. Гэтэ дуу авч ашиглаж тэгэл нэмэл зөвшөөрөл нэмэл зардлал л бас хийсэн. Тэгэхээр надад тэгсэн чи нөгөө гэнт ингээд тэр нь бодож ядчаа тэр нь таалагдсан, энэ таалагдсан гэдсэн чи яг нэг хүчээр хийж байгаа юм шиг. За жоо ингээд тийм чи болохоор нөгөө юу юм шиг ганд нөгөө Монгол киноныхоо номын ах эгч нарынхаа юмыг магтахгүй бол болохгүй байдаг шиг. Надад бол хамаагүй ингээд тэр нь яагаад тийм тэнэг байгаа гэдгийг асуугаад ярилцсан надад л сонирхолтой. Би харин тэгэж бодсон чи харин тэгцэн байлээ, тийм болцсон байлээ гэдэг нэг. Би бол тэгэж ярихлаасаа илүү сонирхолтой. Хүмүүсээс тэгээ асуучдаг болохоор. Тэгтээ манай номын ах эгч нар биш шүү дээ. Тэгтээ зүгээр нөгөө ямар нэгэн уран бүтээл ихэд бас гоё авууштай талууд байгаа. Тэрийг бас дурдах хэрэгтэй л гэж боддоо шүү. Угаасаа бас онцгой эсвэл байгаа. Тэрийг ч бас яах хэрэгтэй. Тэгтээ нөгөө мэдээж одоо хоёулагийн подкастн дээр хүртэлтэй ингээл битүү ингээл ингэж ийм мал нохоогоороо дуудуулаад байж хахад ганц ширхийг үгүй энэ нь аавчтай штэ гэхэд өөрөө мэдлгүй ингээд ямар нэрээч тэр гэж ингээд намайг ингэж боддог хүмүүс гэж боддог шиг нэг юм яагаад ч юм тэр хүний комментиг уншаад нэг юм жохон миний юм бүрхэг сэтгэлд нэг юм жижигхэн салан ингээд шидсэн юм шиг санагддаг шиг л ингээд яагаад хэдүүлээ нэг нэгнийхээ аавчтай талыг зүгээр л дуртачиж болохгүй гэж. Би бас хараа нөгөө олон жилийн юу ичээ тийм
зэрлэгшээд нөгөө онлайнаар тоглоод хүмүүсийн илтийг харсаар байгаа нэг юм дархлаа тогтцоолоор тийм тоохгүй. Харин нэг юм би дархлаагүй хөө. Учир шалтгаантай ингээд нөгөө шүүмжилсэн ч магцсан ч нэг юм гоё шүү биш. Тэнийг юм бэ биш те. Ингээд ийм биш үү. Ирэх ч сөрөгч тийм харахаар надад илүү үнцэнтэй санагддаг болохоор ер нь бол тийм шүү дээ. Гэтэ саяны хоёулагийн энэ дээр ингэж яаж байгаа гэхэд яг л учир шалтгаантай таалагдсан эсгүүд хэлж байгаа зү. Яг жишээ нь ингээд одоо нэг таалагдсан юм байна. Тэр CEO-гийн тэр худалдагчийн дүр гоё байсан. Гэхээр ингээд гоё байсан гэд ямар ч нэг тайлбар биш аахгүй юу те ингээд яагаад гоё байсан гэдгийг сонсох юм бол надад илүү ач холбогдолтой байхгүй юу? Жоокуд нь гоё байсан. Тэгээ дээрээс нь мэрэгшин жүжигчин биш хэрнээ. Таалагдсан юм тийм байдлаар ярил надад сонирхолтой гэх юм уу? Хоёул тэгжил яриад байгаа юм шиг. За. Тэгээд тийм байдаг болохоор энийг хэлж байгаа. Тэрээс нүү амар хин нэгнээс айсандаа ч юм уу аль эсвэл ингэсэндээ бол их амар тэрийг ингээ хүчээр хэлээд байгаа юм байхгүй шүү дээ. Тийм ээ. Тэгээд дээрээс нь дуун бүр ингээ амар баяр шүү. Би хүртэл буудрахсаас яг чиний мен цаашиг гэдэг тэрийг дуу сонсноо. Өмнөөс магтдаг кинон дээрээ бүр үнэхээр гоё зөгцсөн. Тийм байсан да. За тэгээд таалагдсан сценүүд юм байла. Таалагддаг өнүүд нь ч бас тийм байла. За дүгэлт рүү гоёлоо орё да. Тэгээ Ганди ер нь ерхийн нэг сайхан дүгэлтээ хэлээч. Миний хувьд болохоор энэ киног үзээд зүгээр ингээд Монгол кино одоо ингээд юм зомбитэй ч юм уу альс ямар нэгэн тахалтай нэг юм арай өөр төрлийн кино гэхэд ингээд улмал ингээд ойртоод улмал хүмүүс үзэхэд юм үнэмшилтэй юм гоё болоод байгаа юм байна гэж би одоо хамгийн түрүүнд бодсон. Трейлерыг үзээд бүр тэр бодол бүр хамгийн түрүүнд төрсөн. Тэгээд киногоо үзээд болохоор яг мэдээж сайн юм таалагддаг үсцэнүүд юм сони яагаад гэдэг асуултанд юм хариулагдах зүйлсүүд агиух байсан ч гэсэндээ ингээд бидний үеийн залуус ингээд нэг юм амар сонирхолтой зохиол дээр ингээд үндэслээд ингээд юм хийж байгаа нь бас ингээд гоё санагдсан. Гэхдээ ингээд яагаад энэ киног ингээд заавал үзэрэй гэдэг одоо юмдаа оруулахгүй байгаад байгаа вэ гэхлээр нэг тийм юу санагдсан юм бэ? Юм жоохон юм дутуу ч юм нэг юм гүзэд цадаагүй бүр ингээ зүгээр ингээ нэг жоохон хоол үнэрлэл хажуугаар ингээ зөрүүлсэн юм шиг санагдсан. Надад ингээ тэр зомбинууд жоохон юм дутуу. Тэгээ нэг юм тэр дөрүүд ингээ хоорондоо алалцж байгаа, баярлж байгаа, би нэгээ ойлгож байгаа, би нэгээ хайрлж байгаа. Ягаад тэр хүүтэй тэр ихч ягаад ингээ гинт ингээ дотно болчихв? Тэр хоёр юу нэлээ ингээ таалагдчихв? Ганаа тэр уулчин охин хоёр юунаас олж би биндээ хайртай болчихв? Гэл тэр юмнууд нь ингээ амар дутуу санагдаад байсан. Тийм байна. Тэгээд яг зүгээр магадгүй те ингээд нэг удаа ингээд үзэхэд нэг үзсэн мөнгөндөө би харамсаад байхгүй. Тэгтээ ингээд заавал найзтай чи нэг ингээд мөнгө төлөө заавал үз одоо суугаад үз гэж бол хэлэхгүй. Тийм киноны нэг байна да. За миний тэгээд зохиол бичих бас ер нь продюсерийн талаас их том туршлага болсон. Тэгээд ер нь нэг кинонд оролцох боломжтой ингэж бодоод ийм хийчихэр ийм гардыг байна. Ийм асуудлууд гардыг тийг олж мэддэг болохоор тэр туршлагын нэг болсон. Тэгээд зомбитэй киноос олж авсан туршлагад ажиллаад бас дараагийн кинонд хийгээд оролцоод бичээд продюсерлаад явах юм бол илүү сайжруулаад явах болов гэж бодож байна. Тэгээд ер нь бол нэг ийм бодож ирсэн орж ирсэн юм аа ингээд гараад ирсэн харахад гоё л байдаг шүү дээ. Тэгээд яаж бодсон ямар болчих эсвэл хүмүүстэй хийсэн чинь ямар илүү гоё болсон байна, ямар дутууд болсон юм бол гэдэгтэй харахад бол гоё яваад байдаг. Тэгээд тэр мэдрэмжийг бол ямар ч гэсэн авсан. Тэгээд яг нэг үзэгч талаасаа кино талаасаа бол дунд нь жоохон унсан өөдсөн хэсгүүд бол байсан. Төгсгөл нь бас жоохон зохиолын бичих тал байсан асуудал хэвээрээ байсан болохоор би одоо л бас яаж төгсгөл дээр байсан тэгэж бодол суугаад байгаа байхгүй юу байсан. Тийм. Тэгэхээр ер нь кейс стади талаасаа бол ер нь маш том туршлага, маш том хэрэгцээтэй мэдээлэл болж байсан л баяртай байгаа. Нэрээ яаж төвсөл гоё юм бэ тэр? Харин тийм. Тэр хэд яаж тэндээсээ гарсан юм бэ те? Тэр нь ч мэддэхгүй те. Зүгээр яа бодолж байгаа. За зүгээрс унтуулаа сэрий чинь гэж тэгсэн баг те. Одоо ардгүй хүний л арга байгаа даа. Гэтэ тэгээд тэгэхээр дараа нөгөө боломж олдоод яавал нэг адилхан концепт аваад өөрөөр илүү бүрэн гүйцэтгэж бас хийхсэн гэсэн бодол байсан. Яа тэгэхээр нөгөө нэг өөр хүмүүстэй ихэр өөрчлөлтүүд мэдээж хийн. Муу өөрчлөлтүүд хийн. Гэхдээ сайн өөрчлөлтүүд ч гэсэн бас хийдэг. Тэгэхээр нөгөө нэг гой баг бүрдүүлээд гоё ажиллах юм бол бас гоё юм гарах боломжтой юм байна гэдэг. Урам хугарлаас гадна итгэл найдвар бас их төрсэн. За зомбитэй киноны талаар нэг юм байна дөө тэгээд. За тэгээд дараагийн дуурчлал руу штэ. Дараагийн дуурчлал руу баяртай хүмүүс минь хөө. Та хэд өмнөх дугаараа үзээрэй хөө. Тэгээд та хэд манаас үзсэн бол санс төлөвтэй хуваалцаарай. Тэгээд Гандитэй үзсэн болон бас оролцсон талаас өөрсдийнхөө мэдрэмжүүдийг хуваалцахаар оролдлоо.
Тийм. Ер нь бол оролцсон уран бүтээлээ ярихсан нь илүү бас сонирхолтой байд юм байна. Яг процессын бүх юм ингээд мэддэм юм. Nice. Гоё яла. Надад бол яг цаасан дээр яаж буугаад яаж бүтээд дараа нь харахад ямар байсан гэдгийг мэдэх бас гоё юм байна. За тэгээд та хэд манаас үзсэн ба санслагддаг хуваалцаарай. Тэгээд цаг гаргаж үзсэн сонссон хүмүүстээ маш их баярлалаа. Баярлалаа. Тэгээд манаас subscribe дараарай. Манай Facebook хаягтны дээр, Instagram хаягтны дээр. Баярлалаа. Баярлалаа.